За сайн уу манайхаа нөгөө нэг тийм бооцоотой тулалдж байгаа гэж сүртэй яриа да тийм. Бүсгүйчүүдийн маань нэг гэрэл татагчтайгаа яриа зогсож байна. Та эхлээд товчхон өөрийгөө танилцуулах. Үзэгчид таны тухай нэг тийм ойлголт авах хэрэгтэй. Энэ хүн ямархуу ихтгэл үнэмштэй, ямархуу үзэл бодолтой, ямархуу үйл хэрэгтэй хүн бэ гэдэг талаас. За намайг гэрэл тат гэдэг. Уус аймгийн харьяатаа. 58 настай. Анхны маань сургуульд төгссөн сургууль бол Оросын албаны улсад инженерээр төгсөж исэн Иванов хотод. Төгсөж ирээд анхны хөрөнгийн биржийн брокерийн ажилд нь хийж исэн Ховд аймгийн Жаргалант брокерийн буйсад. Дараа нь Орхон сургуулийн хууль эрх зүйн ангийн хууч мэргэжлээр төгсөж исэн. Айтуган эмзүү ангийг эмзүүч мэргэжлээр төгсөж исэн. Шүтээсийн бизнес удирдлагыг төгсөж исэн. Одоо маш олон сургуулийг ингээд үеийн хүмүүстэй ингээд сурч төгсөж исэн юм байна. Энэ төсөлтүүд маань дандаа ингээд 12 шатаар дүү хүүхдүүдтэйгээ сурсан. Хамгийн сүүлийн төсөлтүүд маань 50 50-аас сурч исэн шүү дээ. 50-аас 54-өөс төгсөж исэн төсөв. Тэгээд одоо хамгийн сүүлд Тэнгэрийн сургууль дээр ирээд суралцж байна. Ерөн хүн сур бас дахин сур гэж намайг одоо хүүхэд байхад нэг тийм лоосон дэмэргэжлийн ингээд байсан. Одоо тэрийг утгаараа хэрэгжүүлж байгаа хүн би байна да. Тийм ээ. Насаараас сурч байгаа шүү. Ер нь ар гэрмэр чинь яасан ядаргаатай юм бэ? Яас сур дуустгүй гэдэг юм гарах уу? Үгүй шүү дээ. Хүмүүс одоо хүүхдүүд маань дэмждэг шүү дээ. Яа тэгэхээр ээж одоо ингээд сурах тусмаа ингээд ярьж байгаа бодж байгаа хүмүүстэй харьцаж байгаа хандлага нь өөр болчихчих тий. Би одоо тухайн үедээ өөрсдийнхэнтэйгээ хамт сураад өнгөрцөн болоод би нэг ярилцлагаар ярьж чинь тий. Нэг өөр өнгөөр ярина хүмүүстэй яг тухайн үеийнхээ хүмүүстэй харьцаж хандж чинь. Эхлээ би үе үеэрээ залуу хүүхдүүдээс сурна гэдэг чинь би залуучуудаа ойлгоно тэдний хандлага юу, тэдний сонирхол юу тий. Эднэртэй яаж ярих вэ? Эднэр бас ямар хүсэл тэмүүлэлтийн тэр бүгдийг би мэддэг учраас миний нөгөө гэрт хандах хандлага уу хүүхдүүдэд хандах маань бүр илүү нөгөө сайжирдаг байхгүй юу. Өөрөөр хэлбэл ерөнхий сайдын хэмжээнд авч үзэх юм бол би одоо бүх садбар бүх юмдаа хурц ажиллаад байна гэсэн үг байхгүй юу. Үеийн төлөөлөлтөд хамт ажиллаж байгаа учраас. Өнөөдрийн нийгмийг ерөнхийдөө дүгнэх хөл ер нь өнөөдрийн нийгмийн амьдралын хүмүүсийн төр засаг төрийн байдлаар нь юу гэж дүгнж болох вэ? Таны сэтгэл нийцдэг юу? Үгүй шүү дээ. Өнөөдрийн нийгмийн байдал болохоор яа Орос бусгай маань болчиход байна. Орос бусгай нийгэм болчиход байна л да. Тэгээ энэ нийгмийг л өөрчлөхийн тулд би одоо энэ олон сургууль төгссөн өөрийнхөө энэ олон хүмүүсийн нийгмийн төлөөлөлтөд хамт сурч ирснийхаа хувьд те ер нь энд ямар нэгэн тийм тодорхой өөрчлөлт хийх ёстой юм байна. Тэрийг хийх хүн би юм байна гэдээ одоо бас нэг иргэнийхээ хувьд төлөөлөж байгаа ачих гэдэг юм л та. Тэгээд ерөнхий сайд гэдэг пэйж тэгээд ерөнхий сайд гэсэн пэйж хуудсыг бас ингээд аль талаараа тийм ээ. Улс төрлөөч нөлөөлөх юм болов гэр орондоо ч улс төрийн ерөнхий сайдынхаа албыг хүн болгонд хийгээд өөрийнхөө хугацаанд бол үлхэн хийчихэж байгаа шүү дээ. Тэгэхээр ийм мэдээ эмэгтэйчүүд манай нийгэмд олон байгаад байгаа шүү дээ. Гэр дотроо өөртөө үлхэн үйл сайд ерөнхий сайд хийж байгаа юм чинь одоо энэ ороо бусгай нийгмийн үед одоо улсын эх орныхаа ерөнхий сайдыг хийчих тийм чадвар бас эмэгтэйчүүд байж л байгаа гэж бодож байгаа. Байж л байгаа л да. Нөхрийн чинь ажил үеийн талаар тавчхан сонирхож болох уу? Одоо таны нөхөр жишээл таныг дэмждэг юм байна тийм үү? Ямар ч байсан. Тэгээд одоо нэг хэр бацах уу? Манай хүн сэргийн хүн л дээ. Тэгээд торндоо цалтаа. Өөрөө бас боловлын холбооны шүүгч, боловлын спортын мастер. Тэгээд ер нь бол гэр орондоо их хоор байна дөө. Тэгээд ар гэрийн ажлыг одоо тэгэл бүх юмыг л зохицуулна да. Гэхдээ одоо би дээр нь хорондоо цалаараа илүү байгаа шиг байна. Яг одоо ингээд цаашдаа таны зорилго бас их сонирмал да. Зорилго сайхан байна. Үнэхээр одоо нийгмийн амьдрал хүмүүсийн сэтгэлгээ, харилцаа хандлагыг өөрчлөхөд сайн сайхан болоход улс орныхоо төлөө гэж болоход би бас хонь мөрөөр оруулах хэрэгтэй гэдэг байгаа. Яаж оруулъя гэж бодож байна? Ямар арга зам байна танд? Ерөнхийдөө одоо хүмүүс Facebook руу ингээ ороод тийм ээ. Утсаар интернетээр дандаа гадны юмыг шүдээд гадны юм руу ингээ ороод гадны улс орныг л сайхан гэж бодоод байна л дээ тий. Гэтэл бид нар чинь дэлхийн нийтийг ингээд эдлэж явсан өгд эзтэй ард түмэн шүү дээ тий. Тэгэхээр бид нар өөрсдөө эхлээд сонсоод үзчихъя тийм үү. Өөрсдөө эхлээд мэдэрчихъя тий. Бид монголчууд эвтэй байхдаа хүчтэй гэдэг шиг бид нар эвдээд бүгдээрээ ингээд нийлээд яагаад бид нар бүлээрээ амьдардаг байсан юм бэ тий. Ягаад бид нар нүүдэлчин амьдарч ирсэн юм бэ гэдэг чинь бидний гол ондоошлол нь монгол хүний ондоошлол энд байгаа даа байхгүй яах.
олуулаа байж аж бүгдээрээ нэгийгээ дэмжиж бид нар дотроос дэлхийг цойсон, дэлхийг мангаасан тийм улсгүүрэн бий болоод исэн баггүй юу? Альтан дагуултаа. Гэтэл одоо яасан би гэсэн үзлээ дээшээ гаргаа тийм ээ. Эгогийн хитрхи өндөр өргөөд бусад улсуудыг шүтэж ихснээс болоод энэ улсын их орончин маань ингээд доош орох гээд байна ард түмэн тий. Тэгэхээр бид нар энийг өөрсдөөсөө эхлэх ёстой тий. Бид нар хэний үр садад билээ тий. Бид нар ямар хүмүүс үлээ гэдэг дээр хүн болгон өөр өөрсдөө анхаараа тийм ээ. Монголоо гэсэн сэтгэл өрдчин байгаа юм чинь өөрсдөө нийлээд нийтээрээ хөгжиж чадах юм бол тийм ээ. Нийтийнхээ төлөө хөгжиж чадах юм бол бид нар бол том улс болоод хөгжиж чаддаг юм аа. Хуваар яваад байх юм бол ямар ч үр дүнд хүрэхгүй гэдэг чинь бидний нөгөө нэг өгд эцсийн уламжилж ирсэн ятцаншил харуулдаг байхгүй юу? За та 4 сургууль төгсөж, гадаад төгсөж, дотооддоо сургууль төгсөж, тэнд өгж байгаа шинжлэх ухааны мэдлэг, за бидний энэ өгдийн зам ёсны тухай, одоо үзэл санааны тухай, Монголын тухай мэдлэгтэй харьцуулахад ямар хөө сэтгэл төрж ийн зүгээр. Ер нь бол шинжлэх ухааны мэдээлэл гэдэг маань нэг нотлохоон дээр суурилсан байгаа. Тэгэхээр тэрэн дээрээ бас хүмүүсийг ингээд илүү нөгөө итгэл үнэмшлийг олдог байхгүй юу. Гэтэл бид нар нөгөө яг өөрсдөө хэн бэ гэдгээ мэдхээ байчихсан учраас л бид нар нэг төр шинжлэх ухаан дээр хин нэгэн хүний нотлохоон дээр итгээд яваад байна. Тэгээд энэ олон сургуулийнхаа явцад яасан бэ гэд бид тэгэхээр тэрийг яг ингээд нотлохоо болгоцсон мөртлөө амьдрал дээр хэрэгжүүлэхээр яг биднэрт нийцэхгүй. Яг тэгэхээр бид нар чинь нэг ондоошлороо өөр хүмүүжлэлтэй өөр юм ард түмэнд байгаа байна л да тийм ээ. Нийтээрээ бүлээрээ амьдраа сурцсан хүмүүс чинь див гинт ганцаараа гарчиж ганцаараа ингээ юм хийх гэхээр тэндээс ямар нэгэн тийм үр дүн ховорхон харагдаад байгаа байхгүй юу. Харин түүнд орхон бүлээрээ юм уу багаараа мó нийлээд ингээд зориод ингээ хийхээр ямар нэгэн амжилт буюу цайлсан тийм амжилттай гарч ирээд байгаа байхгүй. Энэн дээрээ л бид нар илүү өвгдийнхээ сургаалаа даах ёстой юм байна тий. Аль нэг хариу улсын шинжлэх ухааныг шүтэх биш тий. Тэднийг судлах биш тий. Бид нар хуучны эрдний өвгдийнхээ ямар аргаар дээр хүүхдээ сургаж ийсэн юм байна. Бид нар одоо тэрэнд яаж суралцж ийсэн, ядчил нөгөө үлгэр домог зүрц зүүгээрээ хүүхдүүдэд дамжуулаад үйл явдал үг хэлтийг засаад өчтдөг байсан шүү дээ. Тэр соёлоо эргүүлээд бид нар хүүхдэд дамжуулаад өччих юм бол бидний хүүхэд бус тусыг сонирхох ч юм уу тийм ээ. Өөрийнхөө их орныг ингээд дорд үзэх ч юм уу тийм асуудал байхгүйгээр болчих واخ гэдэг үднээс л би бод энэ дээр дуу хуулаа болж гарч ирэх гэдэг юм л да. Олон сургуульд өссөн ч гэсэн би одоо энийг ингээд өөрчлөх юм бас юм байна. Бид нарт өөрсдөнд нь байна гэдгийг л одоо хүмүүст өөрсдөнд нь мэдүүлэх гэдэг юм. Тийм тийм. Яг хоо ерхий сайд гээд пэйж удсныг ингэж байгаа нь хит их албан тушаал гэж байгаа хэрхэл биш шүү. Энэ бол нөгөө айл өрх болгоны эзэгтэй нар дуу хоолой гаргаж эвлэлдэн нэгдэж байдаг юм уу, өр хүүхдийнхээ төлөө, нөхрийнхээ төлөө ажиллаж чадвал тий одоо Монгол байнд хөгжихэд бид нар өр нөлөөгөө өгнө тийм ээ. Бид нар дэмжлэг болно. Яг гэвэл бид дандаа ээж нар чинь дандаа нөхрүүдийнхээ ардлын төшиг дулуур болж байдаг тийм. Тэр хүмүүсийг одоо алсын хараа нь болохоор ирчүүд, эмэгтэйчүүд нөгөө араасаа төшөд болдог суу бэлэг нь болохоор эмэгтэйчүүд байдаг байхгүй. Тэр утгаараа би ерөнхий сайд гэдэг нэрийг одоо олоод гараад байгаамаа. Тэгэд ерөөл биелэх болтгоо гэж нэг үг гэдэг. Бас таны яриа, хөөрөө, таны дуу хоолой бас маш олон хүнд нөлөө үзүүлээд сайн сайхан тэр эрчим энерги, сайн мэдлэг гэдэг юм уу та тэр өвдийн суу, зал, ярдам ухаан олон хүн суралцж төгөнд илэрх болтугай гэж өрөмөр. Лалаа, ерөөл дотор шүү. За